Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За би санамсаргүйгээр саяхан өөрийнхөө хамгийн анх хийжсэн бичлэгийг суугаасаа устгацсан. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ тэр устгагдсан бичлэг дээр байсан агуулгыг дахин сэргээгээд яриад оруулъя. Тэр үед удаан бодож явж исэн зүйлийг эхлүүлэх боломж гараад шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ бүрдүүлээд яг нөхцөл нь бүрдээд анхны бичлэгээ хийгээс сууж байгаадаа сэтгэл маш хөдөлж исэн. Одоо дахиад тэр бичлэгээ бичих болсон чинь тэр үеийн мэдрэмжийг дахиад мэдэрч байна. Миний хувьд бол 5-6 жилийн өмнө маш хүнд сэтгэл хөдлөлд орж исэн. Тэгээд түүнийг 3-4 жил өөртөө ажиллаж байгаад тэр сэтгэл хөдлөлөө даван туулаад одоо бол амьдралыг огт өөр өнцгөөс хардаг болсон. Тийм хүн байгаа. Тэгээд ер нь ингээд тэр сэтгэл хамгийн хэцүү байх үед хүн төржсэн мэдрэмж бодлоод бол ер нь тэр гормоны өөрчлөлтүүдээс болоод тийм хуурмаг их зовлонг бид нэр өөрсдөө үүсгдэг юм байлээ. Тэгэхээр тэр сэтгэл готрлоос гараад амьдралыг зүгээр бодитоор харах үед тэр зовж исэн зовлонгууд бол тийм хэцүү асуудал биш юм байна гэдгийг ойлгодог болдго юм байлээ. Тэгэхээр ерөөсөө хүмүүст тэр өөрийгөө туулаад өнгөрсөн замаас яг хэрэгтэйг нь хүмүүст хэрэгтэй гэж болох зүйлийг нь туршлагаасаа хуваалцах зорилгоор энэ сувгийг анх нээж ажиллуулж эхэлсэн. Хүмүүс өөрийгөө би готрон хүн, би өөдрөг хүн гэж тодорхойлдог шүү дээ. Би бол өөрийгөө готрон хүн гэж тодорхойлдог байсан. Тэгээд энэ асуудлаа даван тавсны дараа одоо бол би өөрийгөө маш өөдрөг хүн гэж боддог. Яг тэгвэл миний нүдэд туулаад өнгөрсөн зам маань намайг илүү хатуужуулсан, амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгосон. Үүндээ өнгөрсөн тэр том асуудлуудтай маш их талархдаг. Тэгээд тэр сэтгэл хамгийн гүн готролтой байх үед намайг ямар бодлууд зовоогод идэг байсан бэ гэдгийг эргүүлж бодож байгаад нэг тийм 3 төрлийн бодол намайг зовоодсан байна. Тэгэхээр надад тохиолдсон энэ зүйл бас өөр хүмүүс тохиолдож явж иж магадгүй гэсэн үднээс анх сэтгэл зовоодог 3 төрлийн бодол гэсэн бичлэг хийж ирсэн. Яг ингээд хүн гаднаас ингээд маш их зүйл тохиолдоход тэрнээсээ үүдэлтэйгээр ингээд сэтгэлээр хямраад тэр нудаа өргөжлээд ингээд сэтгэл готрол болох үед тэр асуудал намайг зовоод байна гэж эндүрт хэмээлээ. Гэтэл яг үнэндээ бол тэр зүйлийг хүлээж аваад дотроо тэр түмэн янзын зовлонг нэмж бий болгож байгаа. Тэр зовлонгоороо байшин барьж байгаа хүн нь би өөрөө байсан байдаг юм. Тэгэхээр тэр ихний намайг зовоож байгаа бодол бол ерөөсөө хүн хэцүү зүйл тохиолдохоор өнөө зүйлээ бодож явсаар байгаад эцсийн дүндээ өөрийнхөө би хэн бэ гэдгийг үхсгэж эхэлдэг. Би өстэй юу ч чаддгүй, би азгүй, хүнээр хайрлуулах хувьгүй. Тэгээ би өнхөөгүй болохоор ингээд надад ийм болж байгаа. Одоо тэгээд ирээдүйд ч ерөөсөө бэлгтэй юм болохгүй. Би ерний амьдрал дээр яг ч төрсэн хүн юм бэ гэх мэтчлэн ингээд өөрийнхөө бүх хүл зүйлсийг өгөөсгөх, өөрийнхөө би хүнд дургүй болох, өөрийгөө үзэн ятгах тийм төлөвт хүн орчдөг. Яг үнэндээ ингээд бодитоор тэр үеийг хөндлөнгөөс нь харах юм бол зүгээр нэг асуудал тулгарсан. Тэр асуудал ерөөсөө өөрийгөө доогоор үнэлээд өөрийгөө хараад зөвхөд исэн юмнууд яг зарим нь үнэн байж болно л та. Гэхдээ тэр хичнээн муу хүн байсан ч бай. Тэр асуудалтай бол миний их юм байх нь ямар ч хамаагүй байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь л ерөөсөө тэр асуудлаар далимдуулаад ерөөсөө өөрийгөө дарангуулаад хүн өөрийгөө зовоодг юм байлээ. Өөрийгөө зовоох замыг хүн өөрөө сонгодог юм байлээ. Өөрийгөө зэмлээд өөрийгөө зүхээд авах тусам улам бүрэл энерги маань унаад нөгөө өөрийгөө үзэн ятгах нь улам нэмэгдээ. Тэгээд эцэст нь ерөөсөө амьдралаас залхаад эсвэл ингээ амьсгалахгүй гэдэг энэ сэтгэлийг маш их зовоогоод байгаа юм. Надад мэдрэгдэхин болол ингээ тархин дотор маш их намайг зовоогоод байгаа зүйл мэдрэгдэхин болондоо тас гэл энэ орчлонгоос ирсэн ингээл байхгүй болчихол юм бол нэг амар амгаланг бий болох юм. Бусдаар бол одоо энэ амьдрал дээр би байнгын ийм хүнд мэдрэмжтэй амьдрах юм байна гэсэн бодлол ерөөсөө толгойд өдөр шөнөгүй ирэлдээд идэв гэсэн. Тэгээд тэр хамгийн хүнд хэцүү үед ерөөсөө амьдрал тохиолдож байгаа юм болгон маш хэцүү санагдаал. Тэгээд ирээдүйд ч гэсэн сайн сайхан юм амьдралд маань ерөөсөө болохгүй ингээл ерөөсөө бүх юм яг энэ хэвээрэл байх юм байна гэсэн бодол төрөд идэг юм байлээ. Гэтэ яг амьдрал бол тийм биш. Сайхан ч өдрөө муухай ч өдрөө тэр ээлжилдэг гэдгийг ерөөсөө дотроо мартчихдаг юм байлээ. Бүх юм ерөөсөө дандаа муухай байх юм шиг. Ирээдүйд ямар ч гэрэл харагдахгүй нэг тийм тэг хөвтэй хүн хэсэг гацалтай мэдлэлтэй байдаг юм байлээ. Гэхдээ тэр бодол мэдрэмжүүдээс гарах ерөөсөө хамгийн зөв зам бол хүн өөрийгөө тэр маш их зүхээд, өөрийгөө зэмлээд, өөрийгөө уучлах чадахгүй байгаа тэр мэдрэмжүүдээс өөрийгөө чөлөөлөөд хүн өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө алдааг уучлдаг, өөртөө илүү эмэрэнгуй хандж эхэлсэн тэр цагаас тэр мэдрэмжүүд маань өөрийгөө зүгсэн, өөрийгөө голсон мэдрэмжүүд маань баг багаар сайжирч байгаад ингээд хүний сэтгэл зүй энгийн төлөвтөө буцаж шилжиж ирдэг юм билээ. Тэгэхээр хүн ерөөсөө сэтгэл санаа одоо ямар ч байдалтай байсан бэ? Энерги унсан, сэтгэл санаа маш хэцүү байдалтай байсан бай. Нэг юмыг л байнга санджих хэрэгтэй юм байлээ. Тэр нь амьдралд сайн муу, сайхан муухай гэдэг зүйл байнга ээлжилж хүний амьдрал тохиолдож байдаг. Тэгэхээр би одоо маш муухай, хэцүү юмыг даван туулаад явж байгаа бол ирээдүйд сайн сайхан юм тохиолдох нь тодорхой. Тэгэхээр ингээд
яг одоо харахад ирээдүйн маань амьдрал маань ерөөсөө байнга л хэцүү байх юм шиг байнга ийм яг одоо мэдэрч байгаа шиг зүйлийг би насан туршдаа мэдэрх юм шиг тийм мэдрэмж төрж байгаа нь зүгээр л энд оюун санаанд бие махбодод энэ сэтгэл гутралаас болоод гормоны өөрчлөлтүүд гарсан, ад жаргалын гормон маш багассан байгаа зэрэг бол маш том нөлөө үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм билээ. Тэгэхээр хүний сэтгэл санаа ямар байх вэ? Би энэ амьдралдаа ер нь хэн байх вэ гэх мэтчлэн хүн өөрийнхөө амьдралтай холбоотой бүх л зүйлийг өөрөө сонгож байдаг. Тэгэхээр одоо яг одоо та зовж байгаа бол өөрийгөө зовоохыг сонгосон байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр тэр тэртээ сонголт юм чинь би тэгвэл өөрийнхөө сэтгэл санааг амар амгалан сайн сайхан зүйл рүү төвлөрүүлэхийг сонгож байна. Би буцаад өөрийгөө хайраа олж авахын тулд хичээх, буцаад өөрийгөө хайрлах замыг сонгож байна. Би өөрийнхөө хамгийн сайн сайхан талуудыг олж хараад баярлж талархаад, намайг ингэж эрүүл сарвал төрүүлж өсгсөн аав ээжтэй талархаад, одоо амьдарч байгаа энэ их орон их дэлхийдээ талархаад би амьдралын хамгийн сайн сайхан зүйлийг олж харах тэр сонголтыг хийж байна. Гэх мэтчлэн өөртөө эрэг зүйлсийг хилээд үзэрээ. Тэгээд ерөөсөө саяны хэлсэмчлэн бид нар амьдралынхаа бүх үл зүйлийг өөрсдөө сонгож байгаа шүү. Та хэцүү байгаа бол хэцүү байхыг сонгоцсон байна гэсэн үг. Тэгэхээр та сайхан байхыг ч сонгож чаднаа гэсэн үг шүү. За хоёр дахь өөрийгөө зовоодог төрлийн бодлууд бол хүнтэй өөрийгөө харьцуулах байдаг юм байлээ. Энэ хүнтэй өөрийгөө харьцуулах бол ерөөсөө магадгүй бидний хийдэг хамгийн их өөрийгөө зовоодог үйлдэл баг. Ухамсаргүйгээр нэг мэдгэтэл хүнтэй өөрийгөө харьцуулсан яваад байдаг. Тэгээд өөрийгөө анзаарах юм бол хүнтэй өөрийгөө харьцуулж бодсны дараа нэг мэдгэтэл ингээд сэтгэл санаа тавгүй болцсон, тухгүй, эвгүй, мэдэрсэн явж байдаг. Тэрийг та анзаараад ажиглаад үзээрэй. Өөрийгөө харьцуулснаар биднэрт сайн сайхан мэдрэмж барагтаа өгдөггүй. Гэхдээ яг маш их зовж байгаа хүнийг хараад, эсвэл маш ядуу дарчиг амьдарч байгаа хүнийг хараад нөгөө хүнийг өрөвдөхийн сацсан. Би ч бас хацтай хүн байш үү дээ гэж байгаа зүйлүүдэд талархах сэтгэл болж байгаа тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ бол маш ховор. Сэтгэл санаа хэцүү, гундуу, готролтой байгаа үед бол бүр аимшигтайгаар өөрийгөө хэрцгийгээр харьцуулдаг. Сэтгэлээр унсан байх тусмаа хүний хамгийн сайн сайхан талуудыг өөрийнхөө хамгийн муу муухай талуудтай харьцуулж бодох нь илүү их сэтгэм шиг байгаа. Гэтэл жоохон тайвшраад хөндлөнгөөс нь ажиглаад харах юм бол хүн болгон өөрийнхөө замаар л амьдарч байгаа. Надаас сайн сайхан яваад байгаа хүмүүс бүтээх системийг бүтээгээд өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Би ч гэсэн өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Тэгэхээр ингээд маш өөр зүйлсийг харьцуулна гэдэг нь бараг нэг бодлын маш утгагүй санагдаад байгаа. Энэ нь ерөөсөө сармагчин гөрөөс хоёрыг модонд хэрсэн авирч гэнэ вэ гэдгээр нь харьцуулаад байгаа юм шиг. Тэртээ дэргүй хүн болгон тусдаа маш өөр бод галууд, маш өөр чадваруудтай. Тэгэхээр хүнтэй өөрийгөө харьцуулах нь угаасаа л цаанаас утгагүй зүйлээ. Яг одоо цагт бол тэгээд хүмүүсийг тэр мөнгөтэй хөргөн боловсрал гэх мэтчэн зүйлүүдээр нь ерөн болж ялгадаг, ангилдаг л да. Гэхдээ хүн болгоны маш өөр байгаа нь л өөрөө хангалттай. Гөрөөс модонд маш сайн авирахыг сурах аль байхгүй гэсэн. Тэгэхээр хүнтэй өөрийгөө харьцуулах нь цаанаасаа локкорн бодоод утсан ч гэсэн хүндэж хэрэггүй цаг урсан хэрэг шүү. Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд бусдыг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд ирэх юм бол сэтгэлээс маш олон зовиорыг аваад ачдаг. За 3 дахь хүнийг зовоодог бодлууд бол бодит биш зүйл санаад зовнох, түгших. Миний сэтгэл гутарсан шалтгаан бол хүүхдэд маань маш том зүйл тохиолдсон. Би тэрийг хүн дээр хүлээж авсан учраас сэтгэл гутралд орсон байдгийг. Тэгээд тэр үедээ одоо сэтгэлийн маань өвдөгчсэн хэцүү бодлуудын нэг нь хүүхдэд маань энэ зүйл тохиолдог байсан ч болоосай. Тэгсэн бол одоо ив ирүүл савсарвал байх байсан да. Үеийнхэн хүүхдэд ийм юмнууд чадчихээн. Тэгэхэд манай өгч гэсэн адилхан чаддаг. Би хүүхдэрээ бахархаад байж авсан байх та. Гэх мэтчлэн тийм өнгөрсөнд болоод өнгөрсөн зүйлтэйг эвлэрч чадахгүй тийм бодлууд их зовоож исэн. Бас нөгөө төрлийн бодлууд нь болохоор одоо ингээд хүүхд маань нэгэнт ингээ бусдаас огт өөр хүн болох нэ. Бусдыгаа гүйцэж өгдөж чадахгүй. Тэгэхээр одоо ирээдүйн яана? Том болоод яана? Би хөгшрөөд нас орсны дараа яана? Гэх мэтчлэн нөгөө болоогүй зүйлд бас маш их шаналж зовдөг байсан. Тэгээд энэ байдлаараа нэлээд удасны дараа ер нь ингээд одоо цагт тохиолдож байгаа зүйл дээрээ л төвлөрөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өнгөрсөнд болсон зүйл бол тэртээ өөрчлөгдөхгүй. Тэгэхээр би яаж ч бац өөрчлөгдөхгүй учраас үүнтэйгээ эвлэр яа нэгэнт хүүхдэд маань хэцүү зүйл тохиолдсон. За ирээдүйд болох зүйл бол яг одоо тохиолдоогүй. Тэгэхээр тийм зүйл болооч үгүй ч өөрийгөө хээ тэмээ зовоохоо болёо. Ирээдүйн маань гэрэл гэгээтэй байж болно. Эсвэл яг бодсноос ч хэцүү байж болно. Гэхдээ аль нь ч л байсан тухайн үед л тохиолдог. Одоо бол би одоо цагаас л сайхан аз жаргалыг мэдэрч яхад болох юм байна. Тэр ирээдүйд болох юм бол ирээдүйдээ л болов. Тэр тухай би дахиж зовж шаналхгүй гэж бодож шийдсэнээс хойш тэр төрлийн бодол мэдрэмжүүдээсээ өөрийгөө чөлөөлж чадсан.
өнгөрсөн хугацаанд ингээд би алдаа тайм хийсэн хүн төгс биш. Тэрнийхээ төлөө би өөрийгөө зэмлж зөхөхгүй. Би өөрийгөө уучлж байна. Ирээдүйдээ зориулсан зүйлүүд бол бас надад хэрэггүй. Тэгэхээр би одоо цагаа хайрлнаа. Одоо цагтаа байж болох хэмжээндээ тултална, сайхан амьдрий. Яг одооноос би өөрийнхөө түүхийг сайхнаар бичиж эхлэх юм бол хэсэг хугацааны дараа өнгөрсөн маань сайхан болно. За тэгээд яг тэр хэмнэлээ алдахгүй би яваад ахмал ирээдүйн маань сайхан болно. Тэгэхээр энэ одоо цагийн хүч гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байна гэдгийг ойлгож ирсэн. Сэтгэл гутрал болон амьдрал тохиолдож байгаа хэцүү асуудлууд бол зовлон биш шүү. Зовлон гэж харуул зовлон болно л та. Гэхдээ яг үнэндээ мөн чанар бол зовлон биш байдгийн билий. Тэр хэцүү асуудлууд бол биднийг улам хөгжих, ухаажих, хүчрэхэг болох, илүү энэрэнгүй болох, амьдралын харах өнцгөө тэлэх, оюун санаа ухамсараа тэлэх тийм гайхамшигтай боломжууд байдгийн билий. Тэгэхээр би зовж гин биш, надад сорил ирсэн байна. Том сорил тулгарсан байна. Би нэг яаж хурдан давах вэ гэж өөрөөсөө асууж байгаарай. Миний хувьд бол энэ бичлэгүүдээ хийж эхлэхдээ анханасаа мөндөр хүлээлт угаасаа тавиагүй. Зүгээр л миний ярианаас ганц хүн ч болтугай, ганц удаач болтугай хэрэгтэй зүйл байна гэдээ миний ярианаас урам аваасай. Эсвэл өөрийнхөө нэг гаццсан байсан нэг бодол дотроо л эргэлдээд идэг. Ингээд нэг тойргоосоо гарч чадхаа болцсон байдаг штэ. Тийм гаццсан байх үед нь миний хэлсэн ганц өгч болтугай тэр хүнд нөлөөлөөд тэр асуудлаа шийдээд гараасай гэх мэтчлэн ингээд миний ярианаас хүмүүс ганц удаач болохгүй урам аваасай гэж бодож энийг эхлүүлж исэн. Тэгээд одоо бас баггүй хугацаа өнгөрсөн байна. Энэ өнгөрсөн хугацаанд дэмжиж суугт маань лайк, subscribe гарсан хүмүүстээ үнэхээр их талархаж байгаа. Энэ бичлэгүүд хийх маань миний хувьд бол маш үнцэнтэй, цаанаа утга учиртай зүйл учраас би аль болохоор урт удаан хугацаанд энэ бичлэгүүдээ хийгээд энэ сувгаа идэвхтэй байлгана гэж боддог. Өөрийнхөө үнэтэй цаг завыг зарцуулж яриаг маань сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.